5-6 мм-ийн диаметр гэдэг чинь их нарийн хэмжээ шүү дээ. Тэрэн дондор багтах хэмжээний нарийнхан дуран ашиглаж шээсний замаар нь ороод ахаад чулууга тэн дондор өшөө нарийн лазерын ширхэг гэж байдаг. Одоо зүүрлүүж хариул нэг юм бүдүүхэн сатурк шиг хэмжээний. Тим юмар чулууг нэг захаас нь аваад боталж хэмтэлж авна гэсэн утгатай л да. Тэгэхээр лазераар ингэж бодол. Энэ лазераар боталж авах хаалганы гол давуу тал нь чулууг ер нь бол бүрэн боталж чаддаг. Сайн байцгаана уу? За тэнгэр даатгал болон сонготой эмнэлгийн хамтран бүтээдэг эрүүл мэндийн подкаст хийж байна. Өнөөдрийн манай дугаараар өөрний мэслийн эмч Тайванбат эмч оролцож байна. За тэгэхээр бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол бөөр болон шээсний замын мэсэлтэй холбоотой мэсэл хийхээс аргагүй болсон тэр өвчлөлтэй холбоотой ярина. Тэгэхээр ер нь бөөрийн өвчлөлт монголчуудын донд хэрвээ одоо өөрийн чулуутай л болсон бол шууд мэсэлд орж ахуулах уу? Ямар аргын мэслүүд ер нь одоо орчууд хийж байна вэ? За бөөр шээсний замын эрхтнүүдийн мэсцлийн өвчнүүд за тэн дондаа чулууг яг ингээд олон юм байдаг. Эхний жилийн чулуунаас эхлээд яриа те. Шээсний замын чулуу нэг одоо яг таны асуултын дагуу яг ямар аргууд байдаг вэ? Яагаад хаалганд орох шаардлага гардаг вэ энэ гэдэг нь юунаас хамаарх вэ гэхээр чулууны өөрийнх нь одоо хэмжээнээс шууд хамаардаг. Дээр нь тухайн хүний бас төрөлхийн бүтцийн одоо эргэтэн системийн бүтцийн онцлог гэж байдаг. Төрөлхийн одоо өөр хэлбэрийн бүтцтэй зарим гажгууд байна. Эсвэл өмнө нь одоо өвчсөн өвчлөлөөс үүдэлтэй хоёр дахь өөрчлөлтүүд байна. Мөн гэмтэл тослоос үүдэлтэй ч гэдэг юм. Энэ юмнаас их олон хүчин зүйлээс хамаардаг л да. Чулууны хэмжээнээс хамаарч мэслийн заалт гаргах нь хамгийн нийтлэг олонтой. Тэгэхээр энэ нөгөө шээсний замын чулуу ихэнхдээ яаж онцлогддог вэ гэвэл дийлэнх нь хүмүүс санамсаргүй байдлаар өрсөн сэргийлэх үзлэгээр онцлогддог. Зарим яг ч юм уу компьютер томограф ч юм уу юм багжийн дүрслэлийн шинжилгээгээр онцлогдох нь их байдаг. Зарим тохиолдолд өвдөж онцлогддог. Одоо нөгөө чулуу нь бөөрөн дотор байсан чулуу нь байсан газараас хөдлөөд бөөрнөөс шээс рүү дамжуулах юм сувг гэж байдаг. Тэр сувг руу орохоор их хүчтэй өвдөг. Тэр сувг өөрөө их булчинлаг, их мэдрэмтгий гэж ойлгож болно. Тийм хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд илүү чулуу орсон тохиолдолд их хүчтэй өвдөлт өгөөд тэгээд эмнэлэгт хандаж онцлогдох нь бас нийтлэг байдаг. Чулууны хэмжээ хэрвээ 5, 6, 7, 8 мм орчим за сантиметр хүртэл ч юм уу 4 мм-ээс 1 см хүртэлх хэмжээний хооронд байгаа чулуу бол энэ сувг руу ороод бүглэх боломж нь их өндөр. Энэ бол цаашаа бас гарахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ шээс дамжуулах энэ замын одоо өөрийнх нь бүтц нь өөрөө булчинлаг гөрүүлцэх хөдөлгөөнөөр шээсийг доош нь давсгар руу дамжуулж өгч идэг. Мөн давсгар руу хэдий ч ойртох тусам илүү бахин болдог бүтцтэй. Тэгээд тэр нь цохилтолгоо нөгөө давсагтай байгаа шээсийг буцааж бөөр рүү урсуулахгүй зорилготой шээсний урсгалыг одоо нэг чигийн хөдөлгөөнийг зохицуулах юм байгалийн цохилтолгоо. Тэгэхээр чулуу хэдий ч доошоо давсгар руу ойртох төдий ч илүү их хэцүү замыг туулна гэсэн үг л гарах нь хэлбэр биш. Тех тусмаа хүмүүст зовоо шаналга ихтэй бол дараа дараагийн хүндрэлүүд гарах гэх жишээ юм. Тэгэхээр ер нь нэгэнд чулуутай болсон бол одоо мэслийн аргаар ч юм ахвалахаас өөр байхгүй юу. Тэр нь өөр имжлэг гэж үү тийм. Одоо зарим хүмүүс хэмжээний пив уугаад шээсээр ингэ туулж гаргах ч юм уу тийм янз бүрийн ярианад өгдөө шүү дээ. Тэр ер нь хэр боломжтой юм бэ? Энэ яг уу ер нь л одоо яг үннийг хэлэхэд манай улсын нөхцөлд ч гэсэндээ 2000-ад оны хүртэл одоо энэ тоног төхөөрөмж технологийн хөгжлөө дагаад тэр үед энэ одоогийн шиг юм дуран тэр болгон нийтлэг орж ирээгүй байсан үед арга ятсан л арга л да. Тэр ПО тэрний юу механизм нь яг яагаад ийм арга ашиглаж ирсэн бэ гэхээр шээсний урсгалын хүчээр чулууг хөөж гаргах оролдлого хийгээд байгаа юм тэр. Тэгэхээр яг нэг алкогол араа илүү хэрэглэх нь алкоголд өөрт нь нөгөө химийн шин чанараа нэг шингэнийг өөртөө татах ийм химийн шин чанартай байдаг байхгүй. Тэгэхээр цусанд орсон алкогол судсан дотор хэмжээний шингэнийг эдээс татаж авдаг. Иннээсээ улбаатайгаар бөөрөөр дамжин өнгөрөх нэгж эзлэхэнд цусны нэгж талбайд дамжин өнгөрөх цусны эзлэхэн эрс ихсгээр мөн нэгж хугацаанд үүсэх шээсний эзлэхэн бас ихсдэг. Тэгэхээр их тэр хэмжээгээр их шээс давсгар руу орно. Тэр урсгалыг л ашиглаж одоо нөгөө чулууг доош нь жоохон хөөж өгөх гэж байгаа юм арга л та. Тэгэхээр түрүүний үнд би түрүү хэлжсэн чинь чулууны хэмжээ их чухлаа гэдэг. Тэ хэрвээ нөгөө түрүүний хэлсэн диаметрээс бага хэмжээтэй чулуу бол аз байвал ийм шингэний ийм хөөх арганд бол гарч магадгүй. Энэ бол ерөөсөө баталгаатай арга биш.
Зүгээр яг хуу дээхэн үед хэрвээ ингэж гарахгүй бол заавал нээлттэй мэдцлэр гэх. Тэр мэдцлийг төвхтэй л дээ. Ялангуяа жин ихтэй хүний хувьд бол маш хэцүү мэдцэл. Тийм учраас юутайч нэг юм ингэж хөөгд боломжтой бол гарчаасаа гэсэн юм арга. Одоо орчин цагт бол бид нар энэ төрлийн дуран, тоног төхөөрөмж технологи хөгжсөн байх л одоо эмнэлгийн байгууллагаас хүнд пив зүйлээ суужиж болохгүй л дээ юм л. Тэр ер нь жижиг ч гэсэн чулуу үүссэн л бол тэрийг мэслэр авах хэрэгтэй гэсэн үг үү? Ингээд байгаль 4 м хүртэлх чулуу бол баг ихэнхдээ өөрөө гарчдаг. Шээсний одоо шээсээрээ боломжтой. За яг жоохон өвдөж болно гэхдээ ихэнхдээ гарна. Яг гэвэл хөндийн диаметрт нэг их одоо гацх нь бага байдаг. 4 мм ба түүнээс дээш болоод ирвэл ер нь хэцүү. Тэгвэл ер нь мэсцлийн аргаар л ихэнхдээ аавна. Тэгэхгүй бол хүлээгээд удах тусам улмал авахд хэцүү төвхтэй болдог. Ихэнх бөөрийн чулуу бол ер нь бол дандаа цаанаа бол давснаас их өсвөртэй юм кристалл байдлаар юм тал тэлбэрийн чулуу үүсдэг. Тэрийгэд анхаарал чулууны гадаргуу юм тэгш биш юм гарцгаар гадаргуу. Тийм чулуу тэр шээлгүүрийн дотортол гэдэг чинь бол нэг судас шиг юм байна шүү дээ. Тэн дотор нөгөө чулуу гүүхээр эсгчээд ураад энэ тэнд очиод гацаад шигдээд одоо удаан шигдэх тусмаа улам ханаа гэмтээгээд суугаад энэ дараа нь хаалгаа ихэд нөгөө шилгүүрийн маань хан урагдах тасрах гэх мэт бүр их даамжирвал бөөрийг авах хэмжээний хүртэл өндөрлөл гарч болдог байхгүй. Тэгэхээр чулууг бол ер нь ялангуяа шээсний төрөний ярьсан сувагт орсон нөхцөлд удаан ажиглан удаан хүлээн гэдэг бол тийм сайн арга биш. Нэгэнт одоо дурн нь боломжийн нөхцөл нь байвал хурдан шиг орж аваад шээсний урсгалыг хурдан чөлөөлөх хэрэгтэй. Ер нь шээсний замын чулууны үед нэг юм чухал зүйл нь чулууг яг авах нь нэг номерын асуудал уу эсвэл чулуугаар бөглөрсөн шээсний урсгалыг чөлөөлөх нэг номерын асуудал гэдэг нь их чухал. Ер нь чулуугаар бөглөрсөн урсгалыг чөлөөлөх нь нэгдүгээр асуудал гэдэг. Тэгэхээр заримдаа нөхцөл байдлаасаа болоод чулууг үлдээгээд юу шаттай хаалга хийдэг ч юм арга техник төлбий. Яг сонгодын эмнэлэгтүүд бид нар одоо энэ төрлийн хаалга хийгдээд 10 гаруй жил юм болж байна. Урлагийн чиглэлийн чулууны бөөрийн доторх болон саяны дурдсан, сувганд байрлсан, давсганд байрлсан гэх нэг байрлалаас нь хамаарат өөр хаалганы техник ордог л доо. Тэгэхээр уян дуран ашиглаад эсвэл чулуун дуран ашиглаад саян дээр дурдсан 5-6 мм-ийн диаметр гэдэг чинь их нарийн хэмжээ шүү дээ. Тэрэн дондор багтах хэмжээний нарийнхан дуран ашиглаж шээсний замаар нь ороод ахаад чулууга тэн дондор өшөө нарийн лазерын ширхэг гэж байдаг. Одоо зүүрлүүлж хариул нэг юм бүдүүхэн сатурк шиг хэмжээний. Тим юмар чулууг нэг захаас нь аваад ботл чимтэлчин л авна гэсэн утгатай л та. Тэгэхээр лазераар ингэж бот. Энэ лазераар ботолж авах хаалганы гол давуу тал нь чулууг ер нь бол бүрэн ботолж чаддаг. Чулууг ботлох хэд хэдэн ийм хүчийг одоо ангаханд ашиглаж байна лазер. За хийн арга буюу пневматик аргаар компрессор гэдэг шиг чулууг ингэж цохиж ботлох. Усны даралтаар энэ гэх мэт. Тэр одоо хамгийн сонгомл сайн найдвартай арга нь бол лазерын арга. Тэгэхээр лазераар чулууг ботлох аргыг бид нар хийдэг учраас нэлээд амжилттай. Энэ үед бол дийлэнхтэй бол бид нар эхний оролтоор чулууг бүрэн ботлоо шээсэн замыг чөлөөлөд хийгээд авах боломжтой гэсэн. Энэ бол энэ арга нь хамгийн оновчтой арга. Тэгэхээр шээсний замаар нарийнхан жижигхэн дуран оруулаад тэгээ хойноос нь дахиад лазер оруулаад тэгээ лазер ботлож агаад болсон чулуунуудаа түүгэд авчт юм уу? Тэг яг чулууны бас шинж чанараасаа болно. Одоо жишээ нь чулуунууд өөрт нь фосфор юм уу, оксалат юм уу, урат юм уу ч гэдэг юм химийн нэгдэр юм өөр чулуу. Тэрнээс хамаарат нягтан ч өөр гэдэг. Зарим төрлийн чулуу бол лазераар зохиж ботлоход шууд бот үсрээд илс шиг, талхны үрц шиг болтлоо өөрдөг бол зарим нь тэгдэггүй. Ийм том хилтэрхий болоос олчдаг. Тэгэхээр нэгэнд хилтэрхий болоос олчих юм бол тэр болгоныг тусгай зориултын ийм тороор ингээд татаад шээсэн зам бүрэн хаслаад нэгэнд илс шиг үүрэмг шиг болцсныг бол тэр дэргөө өөрөө тэр шээснийхээ урсгалаараа гарчдаг байхгүй. Тэгэхээр чулууныхаа хатуу зүйлнээс хамаарна гэсэн. Тэрийг бол хагалгааны мэрцлийн өмнө бол тогтоохд хэцүүлтэй. Яг хагалгааны явцад тогтдог. Аль ч байсан гэсэн тэгээд хагалгааны мөн чанар бол өөрчлөгдөхгүй. Чулууга бутлна, замаа суллна, чулууга биенээс гаргана гэдэг зарчмаа бол ардлагал барина. Шээсний замаар орж яваад камер гэдэг чинь маш нарийнхан жижиг юм байна. Тийм байх. Маш нарийнхан. Метрийн диаметртай ах уу? Одоо яг чинь оюун дуран гэдээ ярих юм бол 3-4 мм. Яг тэр бас адилхан сайзуудтай байдаг үйлдвэрлэгч нараас. Тэн дондор нь тэр чинь өөрөө тэр камер гэдэг чинь их өндөр технологи юм багж бас тарах гэдэг чинь нарийнхан юм. Одоо зөөрлөж хариул төмөр савх шиг юм байх гэдэг чинь нарийнхан. Тэгжиж 5 мм-ийн голчтой
шилгэр томдор орж. Тийм. Тэгэхээр голч нь ерөөсөө л нэг 3-аас 4 мм, за ихтэй 5 мм хүртлээр өргөсдөж явдаг. Тэгэхээр тэр нь өөр нэгэн дүрсээ хараад дүрсээ боловсруулаад дээр нь гэрэл өгөөд тэгээд дахиад хажуугаар нь нөгөө лазер явах, саны тор явах юм ажлын сувг гэж нэрлэдэг сувг яваад гэх мэт ийм технологи юм байдаг болохоор их нарийнхан дуран байдаг. Тэрийгээч дагаад бас өртгөх нь бас араа өөрөөр яригддаг үйлдвэрлэгчээс өндөр өртөгтэй. Энэ ихтэй эргээд ач холбогдол нь хэмжээшгүй их л дээ. Нээлттэй хаалга хийснээс одоо саний шиг ингээд урангийн хаалга хийсэн нөгөө өвчтөндөө илүү хурдан хугацаанд идэгэн гэсэн бодлого бас байгаа шүү дээ. Тий. Ер нь одоо яг энийг ярангуут одоо нөгөө нэг мэдцлийн чанар хүртээмж түүнийг дагаад одоо нөгөө хүмүүсийн хамгийн их тулгамддаг эдийн засгийн асуудал өртөг зардал гэдэг юм яригдана. Шээсний замын мэдцлийн үед энэ доронгийн мэдцэл нь ер нь бол тодорхой хэмжээний мөнгөн өртөг бол мэдээж ордог. Саяны хэлсэнчлэн ийм өндөр технологи ашиглаад ирэхээр. Тэгэхээр энэ нь хүндээ ямар нэгэн хүндрэл төрөй хэлдэг шүү дээ. Тэгэхээр хүний эргээд хэдийгээр мэдцэлд орж байгаа ч гэсэн буцаад нөгөө нэг амьдрах чадвар буюу амьдралын чанар гэдэг юм хурдан нөхөн сэрэх боломжтой гэсэн. Ер нь одоо дэлхийд даяараа энэ аливаа мэдцлүүд мис ажилбарууд тэр даяараа ер нь эмчилгээний зарчим өөрөө хүндээ хамгийн аюулгүй бөгөөд одоо бага хөнөөлттэй буюу минимал инвазив гэж нэрлэдэг байгаа тийм. Бага хөнөөлттэй энэ аргыг л ашиглаач гэдэг ийм зөвлөмжүүд дэлхийд даяараа эргэж яваад эхэлсэн. Олон жил болж байна. Тэгэхээр энэний дагуу үүссэн технологийн одоо дэвшилттэй хэсгүүд нь энд яригадаад байна гэсэн. Тэгэхээр тэр өндөр технологид хэдийгээр тухайн үедээ өртөг зардалтай боловч хурдан нөхөн сэргэн гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ер нь яг энэтэй холбоотой ярихад эрүүл мэндтэй холбоотой хүний яг одоо биес өөрөөс нь гарч байгаа эдийн засгийн зардлыг тооцоолоход нэг юм өөр ойлголт яригдана л та. Яг одоо эмчилгээнд та ороод карманаас гаргаж ирээд төлж байгаа тэр өртгийг одоо эрүүл мэндийн холбоотой өртөг зардал гэх юм уу? Эсвэл та тэр өвчнөөс болоод одоо нийгмийн хүрээллээс тодорхой хэмжээнд тусгаарлагдчих шүү дээ. Ажлыг хийж чадахгүй болж байна те. Одоо бизнес хийдэг хүмүүс бизнес хийж чадахгүй болж байна. Энэтэй холбоотой гарч байгаа тэр хор хөнөөл алдагдлыг өнөөдөр яг өртөг зардал гэж үзэх үү? Тэгэхээр тухайн хүн өөрөө нийгэмд ямар байр суурьтай юу хийж бүтээж чаддаг тэр юм энэтэй шууд утгаараа холбогдсон. Одоо тэгэхээр хэн ч гэсэн өөрийгөө нийгэмд би хүн цэнгүү гэж хэлэхгүй шүү дээ. Хүн болгон л чухал. Тийм учраас хэдий ч нэ та хурдан сэргэж хэвийн амьдралдаа буцаж орно. Төдий ч нэ л та хурдан сэтгэл санааны хувьд ч эдийн засгийн хувьд ч юм болно. Тэгэхээр иймэрхүү аливаа мэдцэл ганцхан одоо дөвөө шээсний замч гэх юм байхгүй. Ер нь аливаа мэдцлийн ийм бага хөнөөлтөй өндөр технологи ашигласан ийм мэдцлүүд нь дандаа энэ рүү чиглэсэн байдаг учраас тэр хүн аль болох хурдан сэргэж чадвал хурдан л тэр хүн эргээд мөнгө орлогондоо хүрнэ, эргээд хэвийн амьдралд орно. Тэгэхээр энэ нийт дүнгээрээ бодоод үзэхээр энэ талаар хийсэн судалгаа зөндөө байт юм байна. Барууны орнуудад Америк, Европ руу энэ. Тэгэхээр яг үүндээ бол нийт гарсан зардлаа тооцоод үзэхэд бол нэг хол зөрөө гардггүй юм л та. Тэгэхээр энэ дээр бас манай иргэд одоо бас нэг үе явах хүмүүс энэ айгүйх энэ тал дээр ойлгоц өндөртэй болчлоо. Дээр нь одоо бас эдийн засгийн янз янзын эрүүл мэндтэй холбоотой спорт юм их дэмжлэгтэй юм их болчлоо шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын хувийн даатгалын компаниуд ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бол нэлээд тийм ач холбогдолтой сайн л зүйл л те. Тийм хөнөөл багтаа гэдэг чинь бас айгүй чухал шүү дээ. Эслэг хийхдээ босоод эрхтнүүдийн гэмтэл маш бага шуулахаар тэгээд нөгөө хүндээ бас хурдан идэх боломж олгох эсэл хийж ийн гэдэг чинь. Тийм яг үн сая бас яг мөнгөтэй харьцуулахгүй бас. Тийм үнээр мөнгөөр харьцуулчихгүй. Хүний эрүүл мэнд гэдэг чинь яг зүгээр яг хүмүүс айгүй их нөгөө одоо бидэрт өдөр тутамд ингээл хувийн эмнэлгийн зовлонон дээр л та ингээл хүмүүс ирээл мөнгө айгүй их асуудаг. Тэгээд бид нар хэдийгээр бид нар хувийн эмнэлэгч гэлээ гэсэн эмч хүний нөгөө эрүүл мэндийн байгууллагт үзүүлж байгаа тэр тусламжинд мөнгө яриад иж бид ирдэж болтгоо. Тэгэхээр хүнтэй бид нар ингээд наймаалцж байгаа юм шиг юм. Эцэж тийм байдал үүсгэж болохгүй л да. Тийм учраас хүмүүс биднээс хамгийн их асуудаг асуулт ингэж асуудаг. Тэр болгонд энэ тайлбарыг толгой дараалан хэлдээ суух нь бас тохиромжтой ч үе байна, цаг нарын ч үед хэцүү тохиромжгүй ч үе байна те. Тэр яг энэ дашранд би энийг бас хүмүүс зөв ойлгож ийм бас юм ялгаа байдгийг шүү. Хүн болгон өөрийнхөө боломжинд тулгуурлаад ойлгож хүлээж авах хэлбэртэй те. Тийм. Тэгэхээр энэ бол ер нь бол энэ талаас сая миний ярьдаг бол зөвхөн эдийн засаг талаас нь ярьж байгаа. Одоо клиник талаас нь ярих юм бол мэдээж эдгээр технологиуд бол маш өндөр даваа талтай. Жишээ нь
бид нар нээлттэй мэдслээд одоо бас 20 жилийн өмнөх хүртэл дэлхийд даяараа ингээл их орнуудад нээлттэй мэдсэлд хамгаа байлаа шүү дээ. Тэр үед бид нар ингээд чулууг авах гаднаас нь зүсэд нэгээд аваад буцаагаад оёол ерөнхийн нэг юм логикод нэг юм юм шүү дээ. Тэр бол одоогийн дурангийн үетэй харьцуулшгүй. Яг тэгвэл дуран бол хизээч хүн төрлөخت нь харж үзээгүй байсан шээлгүр доторх бүтцийг бодит хэмжээс 20-30 дахин томруулаад одоо ECD тэгээ 4K дэлгэцээр 3D орчин гэдэргээд ингэж нарийн харж байгаа. Тэнд жинхэнэ салстын эрт үеийн өөрчлөлт. Одоо яг одоо би чулуу яриад л тавдар мавдар яриад эхлэх юм бол бүр өөр юм яриад эхэлнэ. Хэд дахин томруулаад гарч бүр илүү нарийнаар хардаг. Тэгэхээр ил эсийн өөрчлөлтийг илүү эрт төвшөнд илүү юм микро төвшөнд нүдээр харах болох үс байж болох хамгийн тодорхойтой дүрслэлч гэдэг юм. Энэ чинь бол маш их том ач холбогдол баг. Энэ бол бүр юм мөнгөтэй харьцаа шүү. Тэгэхээр энэ бол яг зөвхөн одоо энгийн иргэдэд бол энэ тэр болгон ойлгоход төвхтөл биднэрт нэмж хүмүүст бол энэ бол маш том юм давуу тал үүсгдэг учраас ер нь бол технологи бол технологи шүү дээ. Тэгэл жилээс жилд хөгжиж байна. Одоо үнээр солиорлж байна. Тэ. Монгол улс гэхдээ нэг энэ тал дээр бол их хол хоцроогүй л гэж боддог. Тийм үү. Танай бол хамгийн сүүлийн үеийн дурангийн аппаратуудыг ороод ирсэн юм биш. Би яг тэр мэсэлд орсон л доо. Ороод харж байхад ерөөсөө яг ингээд 3D кино шил зүгээд үзэхээр яг дотор нарцсан юм шиг. Яг хүний тэр гиз дотор орсон юм шиг санагдаж байна. Тэгээ дээрэс нь нөгөө бодит хэмжээзнээс нь хэдэн зуун дахин томруулахаар ялгсан сууд маш тод. Тийм яг одоо тэр чинь тэгээд тэр дундор ингээ хаачлахтаа яг суцыг харуулахгүйгээр ямар ч цуц гаргалахгүйгээр сас дундор ингээ хаачлах боломжийг олгоно. Тэгээ ер нь альва мэдслийн нэг том суур ойлголт юу вэ гэхэлэр тухайн мэдсэл хийж байгаа эд эрхтнийг ойролцоо бусад одоо эд эрхтнийг гэмтэх тухай асуудал агих яригддаг. Дурангийн технологи ашиглахын том давуу тал нь за одоо тэр жижиг зүслэг барих өвдөлтгүй байх нэг хэрэг. Ахаад гэлээ нэг талаас нөгөө нэг аюулгүй байдал эмч нөгөө энгийн нүдээр харж чадахгүй. Жишээ нь ингээ бид нар энгийн үед бол нээлттэй мэдсэл нэг хүнээс хийж байгаа талбайгаас нэг дунджаар 40 орчим 50 орчим см-ийн занаас хийж байгаа шүү дээ. Тэгэхэд дурангийн хаалга бол 15-аас 20 дахин томруулдаг. Тэгээд энгийн нүднээс хэд дахин цэвэршилтэй нөгөө нэгтэршилтэй дэлгэцэн дээр хараад тэгээд нүдээр харж чадахгүй юм наагур цагуур нь тойрч харах. Эн чинь бол хизээч бодит хаалган дээр мэдэрч чадахгүй зүйл байхгүй. Гэх мэт юм даваа тал зөндөө. За тэгэхээр энэ мундаг нарийн дурангаар одоо зөвхөн бөөрийн чулуу авахаас өөр ямар бэлсэл хийх боломжтой вэ? За зөндөө юм би. Яг зөв хамгийн нийтлэг гэх юм одоо биднэрт их тохиолдож байгаа нь хавдруудын кейс ярих нь зөв байх гэж бодож байна. Одоо бүршээсийн замын эрхтнүүдийн тэн дундаа бөөрний, давсхны, төрөвлжирхааны гэдэг ийм хортой хавдрууд, хоргоочтой, хортойчтой хавдрууд зөндөө байдаг. Эдгээр эрхтнүүд хавдруудыг мөн ялгаа авахгүй дурангаар хийх бүрэн боломжтой. Одоо яг аль дурангаар хэрхэн яаж гэдэг нь бол нөгөө тухайн өвчнөөхөө уушаад хүндийн зэрэг энэ дээрээс тархац зэрэгээс хамаарат өөр байдаг л да. Тэгэхээр одоо жишээ нь одоо бүр юм болсон шүү дээ. Жишээ нь төрөвлжирхааны ч гэдэг юм уу хавдрын, давсхны хавдрын ч гэдэг юм их хүнд уушаад одоо ингээд аль хэдийн дарахцсан бүтэн тухайн эрхтнийг гүйцэд авахсаар аргагүй болчихсон тийм. Эргэтэн хадгалах боломжгүй. Энэ үед хүртэл одоо дурангаар хийгдэх боломжтой. Жишээ нь манай дээр бол давсхыг бүтэн одоо аваад оронд нь нарийн гидсээ давсаг орлуулад хийх ч гэдэг юм уу. Эсвэл шээсийг өөр замаар биес гадагшлуулах техник ч гэдэг юм. Энэ бол одоо энэ урлагийн салбарын хамгийн том хагалгаануудын нэг багхгүй давсхыг бүтэн аавна. Энэ бол жишээ нь дурангаар хийгдэх жишээтэй. Хэдийгээр энэ том хагалгаа боловч хүндээ нөгөө нэг л хөнөөл баг гэдэг юм хэвээр хадгалагдчих л байдаг. Загвар шаналгаа багтай дээр нь хаалганыхаа явцад биднэрт эмчнэрийн багт дахиад нөгөө нэг тод харна одоо түрүүн тайлбарч судасны наагур нөө цаагур нөө гэдэг юм. Энэ бол маш одоо том ач холбогдолтой сайн талтай. Бөрний хавдрын онцлогийн хувьд ярихад яг шинж тэмдэг ер нь бас нэг тийм тод биш байдаг. Тэгэхээр одоо энэ хүмүүс яаж голцсон онцлогдож байна гэвэл ихэнх нь л энэ нэг өрсөн зэрэглэх үсгээ түрүүн би ярианыхын тодж байсан. Тэр одоо иргэдэд хэлэхэд одоо хаасааг л энэ яригдчих чинь би ахаад л хэлээ. Хүмүүст ерөөсөө л эрт онцлогоо, эрт илрүүлэг. Нөгөө нэг л өвчнийг хүндрэхээс өмнө гэдэг юм. Энэ үедээ байхад ядаж танд хавдар хэдийн үүс эхэлсэн байсан ч эрт үед нь барьж байгаа. Эрт үед нь барьж авал саяны дурдсан энэ технологиг ашиглаад танд хамгийн хөнөөл багтай, хамгийн аюул багтай тухайн эмчтүүлж байгаа хүндээ хамгийн ашигтай хувилбараар хаалга хийгдэх бүрэн боломжтой одоо байдаг болсон. Бид үл тэгж хийж болж байгаа. Тэгэхээр иргэддээ энийг бүрэн л одоо дахин л хэлж захимаар байна.
Одоо бол болжил өгвөл дэлхийд дахина хүний эрхтнийг боломж байвал хадгалаач. Гэхдээ боломж байвал шүү дээ. Хадгалаач л гэдэг зарчмаар явдаг болсон. Тэгэхээр бөөрийн хавдрын үед бид нар болж өгвөл хадгалах тактик барьдаг. Хавдрыг нь боломжтой бол салгаад авчин бөөрнөөс нь. Тэгээд эрхтнийг нь хадгалаад үлдчих жишээ. Энэ бол бас хүндээ бас их мөнгө төгрөгөөр илэрхийлшгүй, үгээр илэрхийлшгүй маш тийм гайхамшигтай үр дүн гардаг байхгүй. Хүний бөөрийг хадгална гэдэг чинь. Яг бөөрийн хувьд бол харьцангуй хос хэрэгтэй учраас зүгээр зайлшгүй тохиолдолд бөөр бүтэн авах тохиолдол гэж бий л дээ. Тэгээ авахд бол нөгөө талын бөөр ажиллахад хүний амь насанд бол юу юуг аюулцсан л учрах нь бага. Гэхдээ 100% байсан юм 50 болно гэдэг чинь чанарын хувьд шалгаар яригдсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол бөөрийн өвчин одоо илтэй адилхан дүлийн өвчөөс хүмүүс мэдхгүй яваад идэв юм биш үү? Одоо их айхтар хөдлөггүй яваад. Тий нөгөө өөртөө юу оройтдаг гэсэн үг үү тий? Хэрвээ та явахд эмнэлэг тандахгүй яваад байвал бөөрийн хавдар бол танд нилээн хол явж иж одоо дуурч эхэлдэг. Тэр үед нь шалгахад ихэнхдээ баг ойрын зайны эрхтнүүдийн өсөрхийлэл өгсөн зөвхөн мэсцлээр асуудал шийдэгдэх үе шатаа давцсан, шугамаа давцсан байх нь олонтой. Тийм учраас ер нь онцлогоо бол том чухал гэсэн үг. Хүмүүс одоо манайч нэг хүүтэн уус учраас юм уу өөр ер нь аяг өвддөг. Тэгэл бүр өвдөхөр ингээл нуруу чөлөөл өвдөд, нуруу чөлөөд бүр өвдөд ингээл хүмүүс тэгж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол нэлээ хэцүү болчиход өвдөж байгаа гэсэн үг үү? Ер нь юу гэсэн үг юм бэ? Ер нь хавдар бол нэг их тийм өвдөд идэг өвчин биш. Ялангуяа энэ одоо бөөрийн хавдар, дөрвөлжирхэн хавдар нэг өвдөд хүнийг өвдүүлж имлэгт авчирдаггүй. Голцоо нэг юм шээс цустай гарлаач гэдэг юм уу те. Эсвэл шээс хаагтчлаач гэдэг юм уу юм дөрвөлжирхэн хавдар ялангуяа гэдэг юм. Түүнээс биш нэг өвдөөд явуулаад ирэх нь бол хавдрын хувьд бол нэг тийм. Харин чулуу бол эсрэгээр маш хүчтэй өвддөг өдөр ярьсан дээ. Бөөрийн хавдрын хувьд уг нь бол онцлоход тийм хэцүү биш. Яхаа бол баг эрт үеийн хавдрыг бол 80% ямар ч байсан зөв хортой хоргоог нь ялгадаггүй маа гэхэд энд нэг юм байна шүү гэдгийг бол яхаа бол маш хялбар бөгөөд хямд төсөр илбэг ямар ч хор хөнөөлгүй юм шинжилгээ шүү дээ. Хэдэн зуун удаа орсон ч ямар ч аюул баг. Манай өнөөдрийн подкастыг Тэнгэр даатгалж нийгмийн хариуцлагын хийж байгаа. Бид нэр доктор цэгийн сайтаар дамжуулан хүмүүстээ үн төлбөргүй эрүүл мэндийн мэдээлэл өгдөгөө манай сайтаар өдөр бүр 5-8 мянган одоо манай сайтаар орж эрүүл мэндийн төлбөрөө зөвлөгөө мэдээлэлүүд авдаг. Та бас тэнцвэртэй эрүүл мэндийн мэдээлэл байвал доктор цэгийн сайтаас орж харж болно шүү. Хавдар дээр нэг зайлшгүй яригдах зүйл нь энэ шээсний доод замын буюу давсаг ба түүнээс доошх шээсний одоо эргэтнэслийн хамаатай эргэтнүүдийн хавдрыг яригдана. Одоо альва хавдрыг хүмүүс ингээ ном сэтгүүл уншиж байхад юмуд үзэж байхад насжилттай ер нь шууд хамааралтай ажиглагдаж байгаа. Одоо таач баг нэлээд олон подкаст хийсэн. Ер нь сонсоод байхад насжилттай шууд хамааралтай болоод байгаа. Давсагны хавдрын хувьд нэг яг энэ тал дээр залуу хүн тохиолдох нь айгүй түгээмэл байдаг. Нэг юм онцлогтой. Энэ нь нөгөө за нэг талаас мэдээж удамзан хүчин зүйл тухайн хүний ер нь альва хавдар удамзан хүчин зүйл тэгээд орчны нөлөө гэдэг юм хоёр юм дандаа явж байдаг бүх хавдрууд дээр. Энэ шээсний замын бүх хэрэгтэн дээр ялгаа байхгүй. Давсагны хавдар дээр тамхи ер нь их нөлөө байдаг. Янж бүр тамхи одоо утаат тамхи шүү дээ. За одоо одоогийн цахилгаан тамхиг судлаа л байна тий. Саяхан гарч ирлээ шүү дээ. Тэр үр дүн магадгүй гарч ирэх байх. Үр дүн гарч ирэх. Ямар ч байсан нэг нөлөө гарч ирж таарна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл одоо ямар ч ном сэтгүүл сурах хүчиг хүмүүсийн том профессоруудын гаргаж байгаа ном дээр уншихад тамхины шалтгаан бол давсагны хавдар дээр бол нэг намарт үргэлж одоо байраа алдахгүй явж байгаа. Тэгэхээр тамхи бол гарцаагүй шалтгаан мөн. Бид чинь тамхи бол уушгины хорт хавдар гэж боддог. Гэтэл тий. Давхар бас шээсний зам. Тийм ээ. Бас одоо эзний хавдрыг бас үүсгэх шалтгаан бол тийм байна шүү дээ. Тий. Тэр хүмүүст ойрхон байдгаар нь ярихад бол тамхи бол ямар ч үсэн шээсний замд нэлээд өндөр нөлөөлдөг байх. Температур манайч нэг хүүтэн бас учраас хүүтэн хэд нөлөөлдөг. Одоо ер нь сонсоход ялангуяа эмэгтэй хүмүүс бүгдээрээ цистит тусдаг. Тэр олон дахин цистит тусж байгаа хүмүүс давсагны хорт хавдар тусмал өндөр байд юм уу эсвэл энтэй ямар ч хамаагүй юу? Яг огт хамааралгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ яг цистит одоо яг энгийн хэлчих юм бол цистит төр өвддөг хүн болгон би хавдартай юм биш үз гэдэг айдсан төрөө. Бас ингэж нийгмийн сэтгэл зүйд нь буруугаар сөргөр нөлөөж болохгүй л дээ. Миний хувьд болохгүй. Зүгээр ямар ч байсан мэдээж та өвчнөө эдгэх хэрэгтэй.
Тэр нь цистит нь хүндж бай, хөнгөнч бай та идгэх л хэвээр. Хит их олон удаа олон давтамжтай өвддөг. Түүнийгээ тоодоггүй те. Эмийн замбраагүй хэрэглээтэй. Ийм байдал нь бол мэдээж хавдрын одоо давсгны хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Тэр л ойлгомжтой. Учир нь юу вэ гэвэл аливаа эд эрхтний өрөвсөлт өвчин гэдэг бол заавал эдийн өөрчлөлтийг цаана авч явж байдаг. Эд гэмт нь өрөвсөн. Түүний дараа эдгэр нь сорвжин. Сорвжилт гэдэг чинь бол одоо инженеэр их бол А байсан юм Б болж хөөрхөө хэлж байгаа шүү дээ. Хизээч буцаж Аа болохгүй. Ийм өөрчлөлт хэдий ч нэл олон гарна. Тэр хэмжээгээр л хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь хавдар гэдэг ойлголтыг одоо ер нь хүмүүс мэдчихэж байгаа. Юу вэ гэвэл ерөөсөө буруу програмчлалаар эмх замбрааг өсөж байгаа. Буруу кодлоор явж байгаа эсийн хуваагдлыг хавдар гэдэг байна шүү дээ. Циститээр олон өвдөн энийгээ тоохгүй байна гэдэг бол энэ эрсдлийг бол нэмэгдүүлнэ шүү. А түүнээс биш одоо 5 циститийн дараа та хавдар гэж хэлж байгаа юм биш. Хүн болгоны өөр өөрийн индивидуал онцлог гэж байдаг, өөр өөр байдаг. Тийм учраас ер нь энэний чинь цаад мөн чанар нь ахаад л нөгөө эрүүл мэндтэй цаг алдалгүй жил бүр ингээд хаахамжтай хандаач л гэдэг юм дээр л очино л та. За манай өнөөдрийн дугаарт оролцож өөр болон шийсний замын местийн талаар гэрнгүү тайлбар өгсөн тайван багт юм шиг байна. Таны цааш ажил хийсэн. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье.